яг миний хувьд бол би өстой амар азтай гэж боддог. Ер нь энэ даргын доор тушаал биелүүлээд гүйж явах амар дург. Тэгээд тэр нь тэгтээд амар азтай, жаргалтай. Яг өөрийнхөө дуртай юм хийгээд инхээгийн зургуудыг хараад өөр төрөл жанр миний хараагүй чиглэл бодоогүй өнгө дүрслээгүй дүрслэл оршиж байдаг болохоор гайхамшигтай баярлдаг. Бүр миний оюун санаа чөлөөлөгдөөд бүр хаа холын эсвэл хамгийн ойрын тийм гэгээлэг ертөнцийн рүү явж очдог. Энэ өнгөний зохицол энэ бүхэн намайг жинхэнэ урлагийн тогоонд авчиж урлагийн ертөнцид баярлуулдаг, жаргаадаг, цэнгүүлдэг. Тэгэхээр анги шаргал зураачтай сайн сайхан бүхнийг хүсье. Дахиад зураалагаарай. Зурсан зураг болгон чи бидэнд гайхалтай бэлэг болж авирах бол. За өнөөдөр манай урлагийн гавь сэтгэлтэн цагаан дарын анги шаргалын одоо номын нээлт болон мөн ардын зураач цол үрдсэнийг бас найз нөхөд хамт олон зураач урчууд нь хамтдаа сонсож хүлээж авах ийм баяр ёслол нэгэн дор тохиож байна. Дэлхийн одоо дүрслэг урлагт одоо импрессионистуудын одоо үзүүлсэн өөр нөлөө их байдаг. Хувьслын шин чанартай. Их жаргалын одоо энэ өнгөлөг одоо өнгө дүрс энэ бүхнийг нэгэн доор ингэж алтан огтлолцол болгож урлаж бүтээсэн энэ чөлөө сэтгэлгээний одоо зургууд нь олон жил үргэлжилсэн социалист реализм гэдэг энэ одоо нэг тогтсон хэм маягтай байсан Монголын дүрслэг урлагт одоо салхи оруулж олон жилийн замыг бас нээлтсэн гэж санагддаг. Тийм болохоор манай их жаргал бол одоо Монголын одоо дүрслэг урлагийн арчлагч одоо дуучмал гэж хэлмээр санагдаж байна. Энэ удаа бол одоо Монголын зураачтай их жаргалыг бас бид нар ярьж байгаад зургийнхын альбомыг хийгсэн. Ийм нарийн одоо өнгө удаг олигдсон ийм зургуудын жинхэнэ өнгийг гаргаж хэвлэнэ гэдэг бол тийм амар асуудал биш. Энэ бол өөрөө бас л нэг 2 жилийн ажил болсон. Мэдээж тийм компьютер дээр гаргаад ирдэг яг хэвлэх үйлдэл дээр очихороо нөгөө өнгө нь гардаггүй тийм гэх мэтлэнгийн ийм асуудал. Тэгээд энэ дээр бол нэгэн одоо бусад ердийн ном гаргахаас нэгэн төвөгтэй нэгэн одоо ажил шаардсан, нэгэн ур шаардсан ийм ажил байдгийн. Тэгээ өнөөдөр энэ номын нээлтийг хийж байгаа энэ явдалд бол их талархаж байна. Баярлалаа. Жаргал дүү маань үргэлж инээж явдаг. Тэгээ уулзаад ярих нь бол зөвхөн уран бүтээл, зөвхөн зургийн тухайд над ярьж байсан. Би энэ жаргал дүүгээ бол ерөөсөн Монголын энэ уран зурагт бол үзэгдэл болсон хүн гэж санддаг шүү. Үнэхэрийн авьяастай хүн шүү гэж тэгж л хэлье. Манай Монголын дүрслэх урлагийн тэр үеийн хөгжил тэр тухайн үеийн тийм хэтэрхий их тийм баригдмал явдлыг одоо задлахад их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бодож явдаг. Их уран тийм тансаг зохиомжтой өвөрмөц шийдэлтэй тийм уянгийн өнгийн тийм гоё тансаг мэдрэмжтэй тийм зураачаа гэж би үнэлж явдаг юм аа. Ардын зураач цол авсан их жаргал бишээ атган шавны байгаа бас зураач мэрэгчлээ. Тэгээ жагаа агшигаа ингээд ардын зураач цол авсан бас ингээд энэ
номын альбомны нээлт болж байгаад одоо багшийнхаа хувьд баяр хүргээд багшийнхаа өмнөөс аягүй их баяртай байгаа. Тэгээд манай багш бол уран бүтээлдээ үнэж хандах ёстой. Тэрнээс биш зүгээр за энэ ч яахвтэй гэдэг үүднээс хандхад юм бол чи тэгээд хийж биш болно шүү гэж их зөвлөгөө өгдөг. Багштаа тэгээд халуун баяр хүргье. Миний одоо найз Ингс жаргал битээр 1986 оноос хойш өдийг хүртэл найзалж биеийнхээ одоо уран бүтээлээс бас уран зориг авдаг маш сайхан ном болсон байна. Тэгээд найзтай одоо уран бүтээл амьдралд нь над жаргал сайн сайхныг хүсье. За Монголын төрөлх урлагийг дэлхийн тавцанд тамгалсан одоо том уран бүтээлч бол яах аргагүй Инх жаргал зураач байна тийм. Инх жаргал зураачийн бүтээлээс бид нар монголчуудын түүх, монголчуудын өв соёл, Монгол одоо ухаан, Монгол донж, Монгол бэлэгдэл гээд бүх бүтээлүүдэд нь одоо Монгол гэсэн тэр амин сүнсийг одоо шингээж одоо бүтээлээ тойрогдог. Өнгөний хувьд бол маш их юм одоо хүчтэй юм тод өнгөтэй байдаг. Гэхдээ уг зураач маань өөрөө их юм зөөлхөн хүн. Гэхдээ өөрийнх нь одоо тэр уран бүтээлчийн тэр дотоод эрчим хүч нь тэр өнгөөрөө ингэж илүү ингэж гарч ирдэг. Ардын зураач болсон байна миний найз Инх жаргал. Инх жаргалын уран бүтээлийн талаар ярил хэдэн цагч ярьж болно. Би зүгээр гадны хүнээр дамжиж хүн өөрийнхөө имийг ойлгодог гэдэг нэг имийг л хэлмээ санагдаад байгаа юм. Энэ Хаан банкнд Америкийн одоо мундаг менежер Моров гэж хүн байсан юм аа. Монголын орон зургийг гадаадд сурчлах тал дээр Пит Моров их юм хийсэн. Монголын уран зургаар дамжуулж шинэ Монгол улс дэлхийд гарах маш сайхан тийм дардан сан байна гэж надад хэлж байсан юм. Тэгээ би өөрөөс нь асуугаад үгүй яагаад юм бэ эн чинь? Монголын одоо дуу байна, уртын дуу байна, морин хуур байна. Та яагаад одоо жишээлбэл энэ уран зураг гэж байгаа юм бэ? Уран зураг гэдэг бол ерөөсөө хүн ерөөсөө харц шидэл ойлгодог. Тэндээс иршвчээ авуул авдаг, авахгүй л авдаггүй. Тэгээ Монголын уран зураг гэдэг бол дэлхийд өвөрмөц зүйлээ. Тэгээд энийг таних тэмдэг нь бол жишээлбэл гэж байгаа энэ ардын зураач Инх жаргалын тэмээ хатад гэсэн хоёр одоо бүтээлийн хоёр чиглэл шүү дээ. Энийг ярьж байсан юм. Энэ бүтээлүүд бол явж Монгол улсын таних тэмдэг болно. Энэ олон өнгөт тэмээг энэ сайхан хаттын олон хөргийг тавьсан байхад Монгол гэдэг ойлголт тэр чигээрээ үнэртэйгээ, өнгө аястайгаа, дуу хууртайгаа ороод ирнэ гэж ингэж хэлж байсан юм аа. Тэгээд Инх жаргалын уран бүтээлийн цомог өнөөдөр гарч байна. Ийм зузаан ном гарсан байна. Ийм их зүйлийг хийсэн хүн. Энэ зургийнх нь өнгө мөнгөн шал ондоо. Тийм учраас Фукуокад болсон Азийн одоо шилдэг уран зураачдын юунд оролцоод Азийн шилдэг 50 зураачийн нэг болж ирсэн байхгүй юу. Тэгээ өнгө мөнгө нь үнэхээр ондоо. Ийм байдалтай. Тийм учраас бол одоо биднес бол энэ хийнхаа аюуг одоо үнэхээр одоо бишрэн шүтж байдаг. Би бол одоо өөр сэтгүүлчин юмал бичнэ. Тэгвэл бол зургийн хувьд мэдлэг ихтэй. Тэгээ намайг бол найзсамч манай жаргалч гэсэн зураг зураач энэ гэдэгсэн. Би зураг зурчих юм бол эднээс ажилтгүй болчихсон. Тийм учраас. Тийм учраас зураг зурхгүй ингэж явж байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо саяхан юу яалаа. Ер нь би хаан жоохон сүүлийн үе жоохон тааруухан байгаа. Тийм учраас оны өмнө бол Монгол улсын ерөнхийлөгчөөс одоо ардын зураач гэдэг ардын зураач цол олгыг шийдвэр гарсан боловч эмнэлэгт байсан. Тэгээд дараа нь яг олох үед нь бас дахиад эмнэлэгт байсан гэртээ одоо өвчтэй байсан учраас бол гэрт нь нэрж одоо юу ажилласан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дараа ерөнхийлөгчийн зөвлөх нь нэрж одоо юуг нь гардуулчихсан. Тэгээд хэлжсэн л да.
ардын зураг цолыг бол Монголын 9 хөл цагаан төвийн доод гардуулдаг юм аа. Ийм ингэж гардуулдаг хоёрхан тохиолдол байгаа. Нэг нь бол цэндийн дамжуулсангууд гэдэг шүү дээ. Цэндийн дамжуулсангууд одоо тухайн хэд нь ингэж гарч ирсэн. Өнөөдөр бол танаад одоо Монголын төрийн гэрчээр арга үндэд очиж байгаа. Тэгээ гэрч нь Монголын төр айлчилж ирж шүү. Ингээд юу яасан гэж. Тэгээд яг энэ ахыхаа би альбомыг бол уран зураг цуглуулагчийн хувьд бол одоо 2 жил гаруй түрүүн Баабарчлаа, бусдын жилдээ 2 жил гаруй нухлаа, баяраа сайн хэлжсэн. Тэгээ өнгө бүдэн таарахгүй болохоор ингээд альбом гаргах хэцүү. Өөр урлагийн манай том найз нар хүртэл одоо ингээ болцсон юм шүү гаргачлаа гэхэд болохгүй байна гэдэг. Тэгсээр хагаад 2 жил нухаж байгаад өнөөдөр энэ альбомыг гаргаж байгаа. Тийм учраас бол би одоо ахыхаа ардын зураач болсонтой холбогдуулан одоо энэ альбомыг ингэж гаргаснаа туйлын баяртай байна. Цаашдаа ч гэсэн би бол одоо Монголын уран зураг цуглуулагчдын талаар бас ингээ альбом бэлдсэн байгаа. Тэрийг гаргана. Ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн одоо миний одоо мэрэгчлэн нэгт нөхөд гэж хэлээ да. Зураач нар бол одоо миний дандаа нөхдүүд байхгүй юу. Зураач нар, уран зураг цуглуулагч нар, та сая Од Баяраа, одоо Баабар бүгдээрээ цуглуулагч нар. Энэ бүх хүмүүстээ одоо би одоо гүнээ талархаж байна. Та бүхэнтэй одоо 25 телевизийн одоо миний найз Алтаа ирсэн байна. Одоо ингээд 25 телевизийнхэнтэй бас их баярлж байна. Та бүхэнтэй сайн сайхан мөхтэй гэсэн юм. Би шүтгдэх гэж ирж байна гэдэг. Бараг би тэгэх нь болгүй болсон. Таныг хийж мэдгүй. Харин тэгээ мэдүүлэх гэж би ирж байна. Бүр ууралж байгаа юм чинь. Тэгээ за та тэгээ зургийн өмнөд нэг ч зураг чинь зарагдахгүй шүү. Яг нэг ч зарагдаг. Уран бүтээл бол шин цоочтой хаалгыг өөр түлхүүрээр нээж хүний нүднээс нуусан лусын сан хөмөргийг олонд дэлгэхийн нэр хэмээн Монгол Улсын төрийн шагналт зохиолч Цэнддоо зураачийн бүтээлийн тухай ягэнтэй тэмдэглэсэн байдаг. Нээрэл уран бүтээлч бүхэн өөрийн гэсэн өнгө төрх, илэрхийлэл, үзэл бодолтой, бие даасан шин чанартай ертөнцүүд билээ. Гэвч тийм ертөнцөө боловсруулж бүтээн гэдэг уран бүтээлч хүний хувьд тийм ч амар биш. Олон жилийн тууштай хөдөлмөр, үзэл бодолдоо үнэнч байдал багш чиглүүлсний үр дүнд ч бий болно. Тэгээд тэр нь тэгтээ амар хазтай, жаргалтай. Яг өөрийнхөө дуртай юмыг хийгээл. Энэ Гонконг нэг олон улсын юу надаас авсан хүн л Гонконгийн нэг тийм олон улсын үзэсгэлэн худалдаанд ягаад тэнцээ аймаар үнэтэй зарсан гэл надад өнгөрөөл ирээдсэн надаас сэнтх авчаад $3,000 ч үлээ 4 ч үлээ тэр хавар тухайн үедээ л пэх гэл их мөнгө өсөж тэгсэн чинь нөгөө амтэн чи энийг бол бараг 20 морь хүрсэн л маяг юм яриалаа өнгөрдөг шүү дээ. Гадаадын хүн л дээ. Урд нь бол би бол ерөнхийдөө одоо яг инэрхгүй зурдаг гэсэн. Зөөлхөн мандарсан ман дотор байгаа юм шиг. Одоо энэ коридорт нэг миний нэг байгалийн зураг. Энэ бол бүр яг 500 айл гэж байдаг байсан даа. Одооны 3 дугаар хороолол чинь 3 дугаар хороолол ард талд нь бичил хороол гэж байдаг шүү дээ. Тэр чинь битүү гэр хороол байсан шүү дээ. Одоо ч байгаа авахтаа цаад руугаа ингээ уул руугаа явуулсан тийм. Тэгээ би галзуух гарныхаа цонхоор харж байгаад энэ зурж ирсэн зураг байна. Ер нь бодит тал руугаа реализм гэж байсан шүү дээ тийм. Бодит реализмын тийм чиглэлээр л зурна. Тэр үе чинь би нэг импрессионистуудыг их шүтдэг байсан залуу байхад. Одоо
Клод Моне гээл те. Одоо энэ чинь нэг байгалийн зураг би зурсан шүү дээ. Нэг юм ногоон унтж байгаа хөгжим гэдэг. Тэгээд тэр мөрийг тэр үсрүү яаж исэн импрессионистууд яг байгаль дээр дандаа тэд нар чи ийм зургийг яг байгаль дээр нь зурдаг байхгүй. Тэгээд тэд нар чи амар гоё агаар энэ амьсгал салхи навчны хөдөлгөөнийг тэр тоншиж муншиж ингэж хийгээл те. Яг ингээл манраал ингээл цаад агаар нь ингээл маналцаал цаашаа яваал тэр мөрийг хийдэг. Тэгээд би тэрэнд амар аюу их тэг зурдаг гэсэн. Нэг хүчтэй хөнгө тавьмаар санагдал байдаг байхгүй. Тэгэл тэгж жаал хүчтэй хөнгийг юун дээрээс эхэлсэн гэхээр одоо ийм судалбар зурган дээрээс эхэлж байгаа байхгүй. Судалбар зурган дээр болох тэр шууд бүр солиорсон ч яадгийн угаасаа тэр үе чинь ийм судалбар зургийг хүмүүс авдагчгүй шүү. Тэгээд зураал дээрээс нь давхар зураал тэгэл заримдаа хаяал өгөөл хүн дурсгаал тэгэл нэг тиймэрхүү байдлаар зурдаг гэсэн чинь. Тэгээд тэрэн дээр чинь солиорчдаг байхгүй. Час улаан нэг оройн нормоор чи хамгийн час улаан өнгөөрөө тавиал сүүдрийн тасараар хийгээл ингээл тэгээд тэрэндээ кайф аваад тэгэл энэ жаснаа сүулдэ ерөөсөө ийм том юм руу бүр орохгүй бол бүр болохоо очиж байгаа. Тэгэл шиг орол явчихж байгаа. Миний хамгийн одоо дуртай зураач. Одоо Монголын хэдэн том зураач байдаг бол хамгийн өндөр зэрэглэлийн зураач нарын л нэг гэж би бол хүндэлдэг. Бүтээлүүдэд нь маш их дуртай. Залуугийн л одоо маш тийм хөгжилтэй, хөөрхөн ааштай. Бүтээл болгоно тийм гоё. Тэгэд их жаргалын зургуудыг үзэхээр маш их сэтгэл ингээд сэрэгдэг юм аа. Хараад ягаад ч юм маш их тийм хөөр баяр төрдөг. Инх жаргалын зургууд бол зүгээр нэг гадна дүрснээсээ гадна мань хүний бүтээлүүд бол маш их тийм дал дутгатай бас нэгэн тийм философик бүтээлүүд бол байдаг. Би хэм бэ гэдэг бүтээлүүд. Сүнснүүдийн уулзалт гэх юм уу да арай юу гэх юм. Одоо жишээлбэл энэ Морьтой Баатар ч юм уу тийм хүн бол одоо тухайн үедээ одоо маш их гавьяа мавьяа байгуулсан ч юм уу одоо дээд одоо их дарахтай дарах бүхий тэгж явсан хүн харын ертөнцийн хүн байна одоо манайхаар бол Эрлэг Номон хаан гэж жилдэг. Заавал Эрлэг Номон хаан ч байх нь тэдний төлөөлөгч тийм хүнтэй хоёлаа яриад ер нь юу болоод энэ амьдрал чи ийм хурдан юм уу ингэсгээд өнгөрчихөж байгаа юм уу гэдэг ингээд. Тэгэд ер нь нэг тийм жаргаж чамжаагүй, яаж чамжаагүй нэг л явсаар байгаа л тэгэл нэг мэтгэд амьдрал дууссан. Тэгэл айгүй ирэх дарахтаа мундаг жанжин болоод ингээл байлдаал бүгдийн дараал нам дараал нэр алдар цол явсан. Одоо тэгээ ямар ч хэрэг байхгүй. Хинд хэрэгтэй яах гэж гисэн бүүмд. Сүүлдээ би ер нь хийм бэ гэхэд би хүн юм уу эсвэл бугж утгар юм уу энэ үтэрийн ялгаа нь юу байна гэсэн л тийм утгатай зураг байхгүй тий. Би ер нь яг хинбэ гэж одоо зураач л шүү дээ. Зурдаг л зураач л тэгэл үгүй уг нь би одоо амар өөр юм том юм бодож исэн. Би ер нь тэгээд тэрэндээ хүрч чадсан юм уу юм. Ер нь одоо ингэхэд би яах гэж амьдэрсэн юм. Ер нь яах гэж ингэж үйлээ үзээд байгаа юм шиг, жаргаад байгаа юм шиг, амьдраад байгаа юм шиг. Тэ? Тэгээд ингээд явцсан. Тэгээд нэг мэтгэд одоо нэг сайхан нөгөө бүх юм дуусч эхэлж байгаа шүү дээ, тэ? Өгшрөө. Одоо тэгээд юуны төлөө ингээд зүтгэл өдөр шөнөгөө зураад исэн гэл хүн бодохоор тэ. Тэгтээ бол тухайн үед би өөрөө жаргаад исэн тэ. Би яста амар зураг мөрөг зураал, жаргаал, ууж идээл, наргаал, цэнгээл зураач нар юу их үгүйстэй ингээл хамгийн ад жаргалтай тийм амьдрал ингээл агаад туулаал өнгөрөөсөн. Тэгээд ер нь тэг яг эцсийн эцэд би хамгийн жаргалтай хүн байсан юм уу? Хинэн жаргалтай байсан одоо. Нөгөө ертөнцид очлоо гэж ер нь би ер нь хийм бол би хинбэ гэсэн чинь нөгөөтг нь
хариултаа нэг эвтэйхэн хэлж л байгаа хэл та тий. Чи бидний л өрөөсөн шүү дээ гэнэ. Хүн гэдэг юм чинь ерөнсөө угаасаа амар давруу юм шүү дээ. Амар давруу. Ер нь бол энэ байгаа юмд сэтгэл ханана гэж байхгүй. Гэтэ энэ бол муу чанартай ч байгаа, сайн чанартай ч байгаа. Сайн чанар нь юу гэвэл нэг дорой байхгүй хүн урагшаа тэмүүлнэ гэсэн. Муу чанар нь бол ихтгэн бол шунал болно. Одоо жишээлбэл би одоо ийм гоё мөнгөтэй болох юмсан. Тэгээ мөнгөтэй болчвол би өстой ингэж жаргалтай амьдрна. Одоо би тийм гоё газар бай цайз цамхаг ордонд амьдрахмаар байдаг гэнтэргээл ингээл яваад байвал яваад. Зүгээр тэр байгаа нөхцөлдөө цадаад чимээгүй ингээд байгаад байхаар бас айгүй өрөвдөлтэй тулгтай ирсэн амьдрал болоод эхэлж байгаа байхгүй. Яг ер нь би хинбэ гэдгийг мэдэхгүй ингээл өдөржингөө ингээл нэг юм хийгээл ингээл бүгдгнээ цууз тэгэл нэг мэдхэд өгшөөрл нэг мэдхэд өгчнө. Өгчих шүү дээ хүн төрдөг өгдөг хоёул үний юм чи тээ. Тэгээ тэр яах гэж амьдраад байсан бас бүү мэд. Тэмүүлэл байхгүй болчих. Тэмүүлнэ гэдэг чинь хоёр гоё муу хоёр янз юм байна шүү дээ. Тэр чинь гоё юмны төлөө тэмүүлэх хэрэгтэй байхгүй. Би бол жишээлбэл энэ хүнийг бүр ингээд уйлтлан ингээд бүр сэтгэлд нь хоногштлан мартаж чадахгүй болтол нь тийм зураг зурчих юмсан тий. Тэрнээсээ кайф аваад хүмүүст бас кайф өгөөл тий. Хүмүүс миний зургийг зарим хүмүүсүүд бол амар кайф авдаг байхгүй тий. Миний зургийг баян цуглуулад ингэдэг усууд энэ төр байдаг ус тий. Тэгэл тэдний ч кайф авах гэдэг чинь би өөрөө бас гоё кайф авчиж байгаа байхгүй. Нэх гоё болоод дотроо гоцчихдаг байхгүй. Яг тийм урсгалаар чиглэлээр зурдаг гэж би өөрөө ерөөс хэлж чаддгүй. Зүгээр урсгалыг чинь хүмүүс чинь ингээд зарим улсууд чинь ийм урсгалаар дагна. Тэгээд өөрсдөө шинээр урсгал гаргана гэл одоо дэлхийн урлагийн дүүхэн тийм улсууд байна л да тий. Мундаг улсууд тий. Кубизм гэдэг Пикассо чинь тийм гаргаж ирэл ингээл сюрреализм гэл Дали, Сальвадор Дали чинь гаргаж ирэл ингээл тэр чинь бас зоригтой тийм юм байна. Адад болох тэр зүгээр зурмаа санагдсан юм байл зурдаг. Тэрнээс биш би яг нэг ингэж ивдээд энэ зургийг ингэж ягаад тэрнгээр хүнд ингэж очих ёстой гэд тийм төлөвлөгөө надад юусе байдгүй л байхгүй. Одоо жишээлбэл энэ чи pop art-ын чиглэлийг мэдчихэв ч тэрийг нэг мэдгүй. Удаас нэг тэнийг хэвдэм. Тэр ер нь тэгтээ бол зураач нарт хамаагүй л дээ. Одоо ер нь том зураач нар ихэнх зураач нар бол ямар ч урсгал гэхгүй зүгээр л зургаал зурж байсан л байгаа хэрэг. Жишээлбэл би Гогеныг шүтдэг байхгүй. Тэр бол жишээлбэл амар өнгөн дуртай зураач. Тэгээ Парист байж байхдаа ингээд зургийн сургууль төгсөв. Европч ер нь саарл шүү дээ. Ер нь саарл тал руу шүү дээ. Хурцэн юусаа байхгүй болохоор өөрөөсөө цаанаас нь ихэд байгаа. Тэгэхээр нүр аргаа ядаад халуун орон руу яваад өгч байгаа. Зүгээр нэг юм өвсөн овоохоо шиг юм зураг тэгж жаад нас орсон шүү дээ. Тэгтээ амар юм хийгээл нас очиж байгаа. Тэгээд чи тэр нэг өөрийнх нь цаад дуудлага гэж нэг юм байна тий. Тий. Зүгээр л зураал гэдэг зурхал зоригтой. Жинхэнэ зураач нар чинь тийм л байгаа юм л да. Одоо бол би бол жинхэнэ зураач биш шүү дээ. Би бол одоо ингээд ийм урлантай болно. Тэгвэл урлантай болгонд мөнгөтэй болох хэрэгтэй. Мөнгөтэй болоход зураг зарна гээл. Жинхэнэ тэр үед байсан зураач нар ч тийм байхгүй. Юу тэр гоё хувцс. Юу сайнта таны хүлээ авалтанд дурлаа гэхээр нь цаан галстуктай ирэн шүү та гэсэн чинь байхгүй. Тэр нь хажуу айдлынхаа өмнөөс нэг пижакийг гуугаад
өөрт нэг юм футболх шиг юм байна. Тэн дээр гаалтар зураад ингээд зах зурчаад тэгээд очиж байгаа байхгүй. Тэгвэл оруулахгүй байхгүй тий. Тийм амьдралтай усууд тэгээд амар алдартай зургууд нь. Тэгэл хөөрхий тэгэл ямар ч тийм тансаг амьдрал юусэн үзээгүй. Заримдаа их соннор зураг, айгүй хурдан зураг тал бий. Одоо зүгээр ингээд байж байгаа нэг ийм хэмжээний одоо энэ шиг юм уу? Энийг бараг хоёрыг нийлүүлсэн тань тийм зургийг нэг өдрийн дотор зурдаг юу байна. Тэгтээ бүр айгүй амжилттай болно. Тэгэл шууд өглөө усаал ингээд зураг ингээд бижиг төлбөр зураад ингээд ягаал ингэсээр бол тэгэл дуусгаал тэгэл ганц хоёр маргааш ганц хоёр юм засвал ганц хоёр нэг ингээд нэг цэг мэг жоохон цэвэрлэг юм хийгээд тэгэл дуусдаг тийм тохиолдол байна. Зарим удаа бол эдийн засгийн зургийг сар ноцолдох зургууд явж өгөхгүй. Бүр дургу өрмөр. Бүр ингээд заримдаа бүр ураа ичмаар шатаачмаар санагдана. Тийм тэр чинь одоо нөгөө тэр томор айгүй амжилттай юу ч ингээд санаа зовхгүйгээр тий амар хичээгээр би өстө дуусгандаа гэд шазуур зугаал тийм биш. Ерөөсөө зүгээр л ингэж зурмаар байна гэл ингээл бүр ингээд яа нэг юм гараас туслаад байгаа юм шиг үзсэн. Тэгэл ерөөс ямар зовлонгүй өөрөө ч ядарсан юм байхгүй. Тэгэл хөнкөн дуусгач айгүй сайхан тэгэл нэг сайхан орой гिचнэ гараад алгуулж байгаа юм чинь айл тийм үү найзын даачих гол юм. Хөрөлд ордог тохиолдол зөндөө байна л да. Яг гоё ингээл ярьжсэн хүмүүнээс та чамаа бол зүгээр ганц зураасаа татна гэхэд л яг хийдэг байхгүй. Гараас алахгүйгээр л нэг ингэхэд л ши гарна шүү дээ гэл ингэхэд надад наач төгсөх гэхэл тийм тохиолдол байна. Зүгээр яг хичээгээд баяжмаас сайхан зурдаг. Балруултад ухаацууд юу вэ нэг залуу хүн байсан ч нөгөөдх нь чавган цуулж хуураад заа гэнэ. Нөгөө алиутаа зурж үзчихэхэд хурдган шиг базаа хийчихсэн. Манай нэг хамаатны хүн надаас зураг авсан. Тэр амар зураг сонирхдаг. Тэгээд тэр бол нэг эргэж битээ хараарай гэдэг зураг байхгүй. Би нэг дандаа араасаа ийм харуулсаар өөрөө сурцсан. Тэгээд тийм зураг зурж байгаа байхгүй. Эргэж битээ хараарай гэдэг. Тийм зурагд ойн савдаг хүүхэн эмэгтэй хүүхэн харахгүй шүний харахгүй дотор ингээд яг зөвхөн нүүр нь ингээд харагдаад ингээд харахгүй нэг модны навч байгаа юм шиг тийм зураг зурсан байхгүй. Тэгээ би өөрөө жоохон тэгж ёстой яг халамцсан байсан. Яг бас ёстой энэс том яг энэс арай жоохон том. Яг нэг амсгаагаар зураал дуусаал айгүй гоё болчихгүй. Өстой гоё болчлаа л тэгэл маргааш нараад ингээд ялсан чинь эрүүл болцсон. Тэгээд маргааш өстой сайхан болсон. За өстой гоё. Тэгээд тэр хүн авсан байхгүй тэр зургийг. Надаас аваад гэртээ байсан 7 хоногийн дараа буцаагаад ядарч байгаа. Танаас би өөр зураг авъя. Энээс ихнэр айгаад. Араас хараад ерөөсөө болохгүй. Тэгээ буцааж өгсөн шүү дээ. Тэгээ сүүлд нь буцааж өгчөөд байснаа сүүлд нь маань би энэ ч үлгч хийж авдаггүй. Яг энэ харахгүй энэ харан дээр үлгэгдэй гэдэг баг. Тэгэл би бол тасцсан баг ярих нь холгүй шахуу гэл. Тэгээсэн чинь сүүлдээ нөгөө эхнэрийн ч дасаад те манад ирж очиод зураг мураг аваад дандаа ингэж идэг. Тэгээд дасаад тэгээд яаснаа ерөөсөө энэ зураг авнаа гэнэ. Буцаагаад авчихсан. Тэгээд нэг тийм хүн нэг юм байдгийг бас нэг таарлал одоо тохиолдсон юм. Тэгээд чи одоо нэгэсэндээ би араас юм хараад байгаагаар тэг зурсан байхгүй. Яг ерөөсөө ингээл яг чинь л гэдэг юм гүйчих байгаа. Гүйж байгаа юм шиг тийм юм гардаг. Тэгээд өгөөл яг ингээд хүн араас хараад байгаа юм шиг юм байгаад. Тэгээд тэр чинь ингээд яг юм хараад байгаа юм шиг. Энэ одоо гэртээ ганцаараа байж юу хараа. Хулгаач орж ирчихнэ гэж байхгүй даа гэжсэн нэ. Айгу огцом ингэж үзэн юу ч яах. Тийм юм байна шүү. Ер нь бол би бол ер нь бол тийм юу хий үзэгдэлтэй бол бүр гарцаагүй таарч ирсэн. Тэрийг бүр залуудаа бүр тэр шашин шүтлэг мэтлэг гэж юу ч хийсэн мэддэгч байсан. Тэгж яхад л тиймтэй яаж бүр нэг сонь тэрний имэтэй бол тэр айгүй юм сонь. Нэг юм халтур маягийн юм хийжсэн байхгүй. Тэгсэн чинь нэг авгаа орж ирчээд
Эмээ өөр үнэстэй эмээ орж ирсэн, бетон барьцсан орж ирсэн. Энэ их будганд одоо ингэж яаж эмээ чамд сүү авчирлаа. Сүү амар хордонд байсан. Ямар муухай өнөрч чинь үнэрч байгаа байхгүй тийм газар ингээд том самбаруудыг дэлгэцсэн том нөө 40 бетонтой будгнуудыг чинь найруулаад 8% хийцсэн багсаар ингээд бодож байгаа юм чи өнөр гэж амар байгаа шин. Тэгээрсэн чи за стай хөөе та тэр юунд тавьчих би жоохон байж байгаа дуугаад дараа нь таны согж өгч игээл ингээл юм хийгээл байхгүй. Энийг бодчихвол тэгэл яа сүүг нь ууй гэл тэгчээл очиод нөгөө сүүг нь хайс байд. Гүбэр нэмтэргүүрээ сүү эн чинь орхилоо шүү гэдэг жисэн байхгүй. Тэнцээ ажилдаг нэг заалын зохион байгуулагч ч үлээ тийм нэг хүүхэн ирсэн. Тэгэл тэрнтэй юм хүн яриа тэр нэг надад нэг юм шимээ арх авчихсан байхгүй бетонтой. Яг ийм бетонтой нэг юм сүүтэй нэг авгаа ирээд. Та тэнцээ орхичих би дараа нь уучий гэсэн чинь аваа явуулсан. Ямар хүн бэ гэсэн. Гоо нэг имэйл байсан настаа нэг тийм бор шар дээлтэй нэг тийм имэйл байсан гэдгсэн чинь. Нөө хөөхөж ингэжсэн. Ямар сони биш манай энэ цэвэрлэгч нэг авгаа саяхан нас болсон шүү дээ гэж байгаа. Тийм имгэн нас болсон. Тэг бор шар дээлтэй тийм имэйл байсан. Тэр нас орсон шүү дээ. Энэ тайзны гоо ийм юуны одоо наагур нэг дэспэ ингээ ягаад нэг заалгийн өнгөлгөө хийдэг шүү дээ. Тийм юм нураад дарцсан гэсэн. Тэгээ нас орсон. Яг энэ зааланд нас орсон шүү дээ гэдэг чийсэн. Тэр би ингээ хачин нэг сонир. Тэгэж би яг бүр улаан цай харж ирсэн байхгүй. Одоо энийг цэг байж ин гэж бодъё л тоо тий. Тэгэж ингээд энэ одоо өссөн дээр тавигдлаач энэ цэгийг хараад ингээд харж байгаа чинь яг энэ бол илүүдчтэй. Энийг ингээд энэ хоёрыг зүгээр хараар дарчихад бол өөр гоё болох юм байна гэж тийм байдаг хөөхгүй. Тэгэхээр бүгдийг нь өөрчлөх шүү дээ. Тэгээд нэг нарийнхаа биений үзүүл ганцхан жогоон бор будаг аваад данг гэж ингээд алгуулчих хөөхгүй. Тэгээд санаа амардаг байхгүй бас тий. Тэрнээс биш бүр огт гар хүрхгүй тийм надад байхгүй. Манай цэг мэдийг мэдээж 4 сая ирэхэд тэр дэгдэг байхгүй. Чи одоо дуусаагүй гар үсээ зурчих юм яаж байгаа гэсэн. Тэр бол яг инээдэн мэлдээд. Тэгсэн чинь ингэж байна. Гэхдээ хүн орж ирээд энэ дуусаагүй байгаа юм уу те гар үсгээ зураагүй уг нь авчих гэсэн ингээд тэгээд ах юм. Тэгэхээр гар үсгээ эхлээд зурчихдаг гэнэ. Тэр нэг инээдэнтэй тэгж яар бид нар хөлтлээ инээлчихсэн байна. Ягаачгүй энэ ч зурж байсан мөртөө доор нэг гар үсгээ зурцсан байдаг байна. Яаж байгаа юм. Гэхдээ дутуугаар нь зарим хүн авдаг байхгүй. Энэ яг дутуу байхдаа гоё байна гэдэг зарим хүмүүс авдаг тийм тохиолдол байдаг. Ганцхан гуанцантай ганц дэлгүүртэй тэнд нь ганц юм хүн арих марих зардаг энэ төр те. Тэгэл өглөө босоод бүгдээрээ пенсэнд гарцсан одоо эдгээр чи ямар мал зал гэж байх юм сумын төвийн айлууч мал зал цагаан эдээ юу юм байхгүй шүү дээ. Тэгэл уулзалдаг газар нэг өөр нэг мэтгэд линчээ ирчихсэн. Тэгэхээр нөгөө тэндээс нөгөөх нь ирж идэг. Тэгэл за юу гэл нэг хуучлаад тэр өдөр болгон уулздаг мөртлөө нэг хуучладаг те. Тэгээд ингээл гурвал аян барайл тэгэл энэ чинь би нэг болсон явдал байхгүй би тэр ярьчихгүй те. Тэр айгүй хөөрхөн ингээд би нэг ийм хөдөөгөр яваал бид нэр ингээд судалбар зурмаар зураал найзуудтайгаа явж байгаа л нөгөөдөлч нэг өөр юм авах гээд би энэ дэлгүүрээс орж нэг жоохон хүүтэн ундаа пивми авах гээд болсон байхгүй. Тэгээ яг ингээд энэ хоёр нь ингээд тэр сүйдэрт байсан юм. Тэгээд ингээд нэг айгүй яг миний насны үеийн 3 тэгэл нэг тийм айгүй нэг тийм найдлагатай харцаар над руу харж байгаа байхгүй тий. Нэг ганц юм авах гэсэн чинь нэг жоохон мөнгө дутаад ах юм туслаач гэдэг. Би угаасаа яг ийм гойно гэж мэдчихсэн чинь за хийдгэн гэсэн 500 өгчөөс 500 өгчөөл. Тэгэл гараал явсан чинь дахиад араас хүүж ирж байгаа. Гэхдээ мөнгө хүрдэг вэ? 500-ийн үстэй гэсэн чинь. Тэгсэн чинь гэхдээ их мөнгө гоохоор нөгөөдөл чинь хүн их мөнгө гоохоор өгдөг юм гинэ.
Тийм болохоор багаар гуйдаг юм аа. Тэгээд надаас яасан дахин аваалах юм уу ингээд гэсэн чи гүү одоо 1000 бахад яг болчихно гэнэ. Тэгээд би өгөөл яасан чи айгүй өөрхөө бөөн баяр орчвол нөөтгөөс та задлаа. Би машинд юм хүн ачиж ирсэн чи хурж ирэл. За өгш юу дээчнээс намс гал. Гүү яхаа гэсэн. Гүү амс дээж энэ яг муу ундаа эдэний дээчнээс амс гал. Айгүй өөрхөн тийм болоод байхгүй. Тэгээ би яг зурандаа гэжсээр байгаа зурсан байхгүй. Ямар ч ингээд зураачдын бүтээлийг ингэж харахад бүтээл маань тухайн зураачийг яг өөрийн хинбэ гэдгийг яг ингэж илэрхийлж ингэж гаргаж яадаг. Тэгэхээр инх чаргал зураачийн хувьд бүтээлүүдийг харахад маш их юм одоо тогтож хийсэн, сууж хийсэн, эхнээс нь бүр хөөж нямба хийсэн юм байдаг. Тэгээд өөрөөс нь гарч байгаа тэр өнгө бол яг инх чаргалахыг өөрийн ингэж тодорхойлж байдаг. Цул өнгөтэй. Гэхдээ цул өнгө нь маш их тийм тунгалаг, хэрэггүй тийм тод өнгүүдийг сонгож авдаг. Ер нь инх чаргал зураачийг ингээд байгаа газар бол ерөнхийдөө байнгын нэг юм инээдтэй, хөөртэй хүн болгоныг их гоё хөгжүүлсэн нэг юм гоё юм тийм хөнгөн сэтгэлдлийг хүмүүст ингэж төрүүлж чаддаг. Тэгэхээр энэ бүтээлүүдийн тэгсэн өнгө ч гэсэн яг тэр хүний өөрийнх нь одоо тэр дотоод зураачаас гарч байгаа тэр сэтгэлээс нь гарч байгаа тэр одоо торгон мэдрэмжүүд бүтээлээр бол дамжиж гардаг. Би ер нь жоохон тийм тэнмэл маягийн тийм амьдрал дуртай байсан юм шиг байна. Яг гэвэл би баг бахта нөгөө юу геологч болно гэж боддог байсан. 10 жил бүр 1, 2 дугаар, 3 дугаар анги энэ төр байхдаа бол геологч болол ингээл уул тайгаар хийсэл хүн хинч явж үзээгүй тийм бүглүү тайг мод уул орой морой ингээл нэг тоноол те галдуулж оноол бороо шороонд яваал те ус үер давтагдаал тэгэл тэр сэл зураал ингээл нэг тийм юм аюух мөрөддөг байсан байхгүй. Тэгээ одоо миний амьдрал гэж чинь ер нь яг л өөр хэлбэрээр тэрийг би гүйцэтгүүлчихэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл зураач гэхэр чинь бид нар чинь аюу хөдөө гадаа явдаг. Би найзуудтайгаа нийлээд зунжингаа баг явчихдаг байхгүй хөдөө гадаа бороо шороо өвөл мүүлч гэсэн гадаа гоё цас мас зурна тий хөдөлгөөнтэй амьдрал дутаа байхгүй. Одоо нэг жоохон хөгшөөд ирэхээр 10 буюу нэг тийм намс өнөхөд таашаа үхэх гэж ингээд таашаа нэг тиймэрхүү. Тэрнээс биш жоохон салхи шиг амьдрах бол их гоё л доо тийм дуртай байсан. Нэг кино байсан зураачийн тухай Оросын кино л доо. Тэр үед баг баг ч Оросын кино гэсэн. Тэнд зураачийн амьдралыг үзэл хэвээр. Ийм гоё амьдрах байсан гал будган дотор те будаа шахаал ингээл тэгэл зураал ингээл биер мэр яваагаал тэгснэ ингээл байгаль дээр яваал нар жаргаж байгаа харснаа л амар удан ингээд тэрийг зураал тэр яа. Өө яг нөө геологчны зам хөдөлж байгаа байхгүй да. Геологч юм бол металл хайгаад юм уу өнгөд чулуу молоо эрдэнэ сайж шээ. Би бол миний эрдэнэ сулгах дээр тэр байгалийн сайхны зургал байгаа. Дэлхийн харахгүй тэр чинь их амар үйдэг гэж байгаа байхгүй тий. Тэрнээс бүх юм гоё мэдрээд энэ гоё өнгө тэр гоё нар жаргаж байгаа нарны өнгө мөнгө ингээл тэрийг мэдэрсэн хүн тэрийг мэдрэхэ байцна гэхээр баймар болох байхгүй тий. Бүр муудаад 10 хасах 11 болсон шүү дээ. Тэг Монгол ийм шил байхгүй гэсэн. Би бүр 3 дугаар ангиас авахгуулаад нүд муудаал шил зүүж байсан. Тэгээд би бүр 10 дугаар анги маань төгсөж явах үедээ бол би жишээлбэл хасах 5 хүрсэн байсан байхгүй. Тэгээ манай энэ шавнар мөндөр бүгд мэддэг байхгүй. Амар зузаан линзтэй багш л байдаг гэсэн гэж ярьдаг байхгүй. Сүүл рүүгээ нэг одоо нэг 2 жилийн өмнө нөөсөө нөө огцон муудч эхэлсэн байхгүй. Нэг тогтцдаг штэ хараа ингэ тогтоод би энэ шилээ ерөөсөө ямар хэдэн одоо хэр хүчтэй шилийг зөөгөөд байгаагаа ч мэддэггүй ингээд бүр тогтцсон. Тэгээ бүр шин шилээнгээ санаанд хагалж магалчлаа гэж чинь шалгуулад энэ ямар номерын шил байна гэж шалгуулж байгаа. Тэгээд шил хийлэгдэг. Бүр тэгдлээ ингээд бүр хөвчсөн байсан байхгүй нэг шилэндээ. Тэгжсэн чинь сүүл рүүгээ ингээд хараач эхлэв. Тэр шил таарахгүй. Тэнгүүт нь ингээд бүр урд нь ингээд зүүжсэн нэг тийм баг
одоо залуу хүүхэд шахуу байхдаа тэр зүүжин шилнүүд чинь хасах 2 моёр энэ төр байгаа шүү дээ. Тийм шилийгээ давхарлаа зүүсэн чинь аюу сайн харж байгаа хөө. Тэгэхээр чинь хасах 5.75-ыг зүүж байсан байхгүй. Тэгсэн чинь та хасах 6-аг зүүхгүй болохгүй маа гэл. Тэгэл хасах 6-аас зүүсэн чинь сайхан харж. Тэгэл зураг мургаа зураал тэгэл бас 1 сар 2 сар болоогүй бас ингээл тархаагаал. Тэгэл тийм маркаар ингээл 1 жилийн дотор хасах 11 хүрч байгаа. Тэгээ одоо би яах вэ гэсэн чинь одоо ийм шил байхгүй Монголд. Байгаа нь бол тэр нэг ийм төмрөн нэг ийм тэр цаана ингээд нүд ингээд байдаг нэг баг багт нэг имээ өнөр зүгөө явдаг байсан нэг ийм баг ийм микроскоп шиг нэг тийм шил байдаг байсан шүү дээ. Санд байд мэдхүү дээр бүр ингээд цаана тэр тэнд нүд харагдаж идэг. Тийм л юм зүүхэндээ та одоо тэрийг зүүх болов яах бол гэл. Тэгэл өстө за одоо өстө таг харахгүй болж байгаа юм гэл. Тэгэл би нэг хасах одоо тэр үе чинь хасах 9-ийг зүүжсэн шилэн дээр хасах 3 юм уу 4 хасах 4-ийн шилийг давхрал зүгээд энийг ингээд юу байгаад арамын скотчтод тэгэд 6 зурдаг гэсэн шүү дээ. Тэгэд л яг ерөнхийдөө за энэ ер нь би яг миний сүүлчийн зургал зурж ин даа гэл. Яг тэгж бодоод яг гутдаг юм билээ. Тэгэл сүүлдээ ууж гэлж байгаа юм чи. Ставала. Тэгэл ясны чинь тэгэл үзүүлэл яасан чинь за ерөөсө хаалгаанд орохгүй болохгүй. Тэгээ наад болор молор бүх юм чинь солино. Өөр юм байхгүй. Тэгэхээр ингээд ямар ч гэсэн амжилттай сайн болвол бид нэр бол амжилттай болохын төлөө л яам. Тэгээ амжилттай сайн болох юм бол та хүн хөтлөө ингээд юм хараад зураг яваад болно. Угаасаа юм харахгүйгээс хойш шиг. Нэг мөсөн бүр өгөөл таг харахгүй болъё зүгээр ашиг өгөөл ааж ундаа зовж харахгүй болъё. Тэр хоёр алийг сонгох болж байгаа. Тэгмээс яшиг. Харахгүй бол нэг мөсөн нэг өдрөл чаг гэж харахгүй болчих шиг. Тэгээ зовж харахгүй болж ирсэн тест. Тэгэл би хаалганд ороод өстой зүв зурулчих юм шиг. Хасах 2 байгаа байхгүй. Тэгэхдээ бол энийг та нэг бити зүүх гэж шантаар. Би чинь баг багасаа л шил зүүсэн 3 дугаар ангиасаа шил зүгэл 4 нүдтгээл шоолуулаад тэгж гүйж авсан юм. Тэгэл шил зүүхгүй нөгөөдгөө хармаалаад явна. Өгөөл хайн өгөөл хүн санаандгүй ингээл цохиол юм уу автобусны чигцэлдэл хагалчих юм байна. Балардаг байсан чи. Тэгэл шилгүү нэг сайхан тийм болох юмсан гэж ганц мөрөөдөл тийм мөрөөдөл байдаг гэсэн. Врублгээд нэг мундаг зоорчсэн. Тэр яг сохрол яг та нүдэндээ нэг юу хий таг сохромтлоо харж байгаа байхгүй нүдэн дотор сэтгэл дотор харж байгаа шүү. Над цаас харан тавьд ирэл. Тэгэл цаас харан тавьчаал яхад ингээл ийм би морь зурмаар ингээл сараачаал ингээл зураад яхад яг зурдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгтээ өөрөө харахгүй. Энэ болж уу гэдэг. Тийм байж байгаа л тэгэл сүүлд нь тэгээд одоо би зовж ханлаа. Одоо болий гээл тэгэл нас болчихсон гэсэн. Тэгэхээр амар тэгээд та харахгүй. Тэгэхээр би бол тэр бас хацтай л. За энэ нэг эхлээд нэг ийм уралдантай байсан. Жижиг. Энэ таазан намдаа том зураг ерөөсөө зурж болохгүй. Тэгээд энэ цаа талд нь цэцэрлэг байсныг тэрийгэ өргөтгöd энэ цонх балконуудыг аваад шууд дэшгээ өндөр таацтай болгосон байхгүй. Тэгвэл ээши чинь том зураг зурх гэж үйлээ үзэн шүү дээ. Бараг хөвтж байгаа зурдаг байхгүй. Таазандаа тулж байгаач яах юм тэгээд 10 жилд энэ нэг 3 дугаар анги тэр байсан юм 2 дугаар анги юм уу энэ галстаг байхгүй утгах тий 3 дугаар ангиас чинь нэг пионер болдог гэсэн тий тэгэхээр биш онц сургаагүй юм чинь байхгүй л тий тэгвэл энэ 2 дугаар анги ман гэдэл хэлсэн баг тэр манай ангийн зоргоо гэдэг шар зоргоо гэдэг энэ 50,000 хотын хүүхдэн дуучин болцсон л тахиж явсан одоо хаана бүүмд
Энэ манай дондог багш. Би дондог багшийн шав шүү дээ. Пүрвсэх багш, дондог багш гэдэг 2 багштай байсан. Энэ бол яг анги даасан манай багш. Энэ манай Моломж амс гэдэг ангийн хүүхэд. Энэ манай охин том охины манай том охин чинь нөгөө юу дизайны сургууль төгсөөд дизайн урлагийн дээд сургууль гээд Сүйси харьяа гээд байсан одоо байгаа мүү бүүмд. Тэрийг төсөөд нэг ийм сэр плакатаар төгссөн. Зах дээр явж исэн ч л үйж исэн. Тий. Тэгэл сайхан уугаал арчаал цэвэрлээл авцсан. Тоглодог хүн бол дуурал явчих юм бэл. Би бол хөгжим дардж байхгүй. Манад ирсэн л энэ манай хамаатнуудын хүүхдийн жоохон юмнууд л хэвээр аль хэзээний л энийг дуургаалаа. Хөө болооч чимээгүйгээр салгачих гээд байдаг байхгүй. Хитрхи татаад. Чинь миний диплом ажил ахгүй. Энэ Алтан буллагт одоо хяагт шүү дээ, тий. Алтан буллагт анхны сургууль нь Оросын тусламжтайгаар анхны нэг одоо боловсон сургууль гэх юм та. Тэгээ анхны яагаад энэ глобус яагаад манай дэлхий чинь шүү дээ энэ гэж хүүхдүүдэд тайлбарлаад нөгөөдөл нь ойлгохгүй гайхаад тиймэрхүү диплом хамгаалж ирсэн. Дүрслэгийн дунд сургуулийн диплом. Төсөлтөөрөө 42 хүүхдэл төгсөж ирсэн. Төсөлтөөр баримл, сэлбэр, уран зураг, монгол зураг, театр гэл ингээл аюу олон ангууд байгаа л да. Би бол жишээл өөр дээр явлаа гэх юм шүү дээ. Би зургийн сургууль дундуур нь орж ирсэн байхгүй. Тэгээд манай ангийнхан чинь дүрслэгийн дундад тэгж манай ангийнхан чинь өчнөө бүр зураач бараг болцсон айгүй мундаг зурдаг энэ. Би бол тэр нэг сайн дур уул сайхан жижиг зурдаг. Өнгийн мэдрэмж айгүй муутай. Тийм байсан байхгүй. Тэгэд наваа шалж ирсэн байхгүй. Чи одоо нэр ерөөсө өнгө гэж ерөөсө тэр өнгөний зохицолтой ерөөсө харахгүй. Энэ зураач болохгүй гэл. Тэгдэг байсан намайг. Тэгж яагаад одоо манай энэ дондог багш шүү дээ. Энэ багш чинь сүлдээ ингэж харж ирсэн нь. Чи харин аймар хурдан саж энэ зураач бодол. Та нар болохгүй харин эсрэг өөр намайг муулаад байсан. Чи бол болохгүй. Айгүй бол юу болох вэ та мэдээгүй. Ингээ савсгануур юм годлаа савсганаа л чи насыг барна гэсэн. Яг тийм болсод байгаа байхгүй. Тэгээ энэ хайхтар чартайсаар гад ингээд яачиж байгаа ингээд. Одоо та нар гүйцэж шít. Юу зэнтэй манай ангийнхаа сүлдээ үгүй юм болгонд хэлж юм уу? Энэ балерин чи магтагдаж байгаа юм гинүү. Намайг зургийн сургууль 10 жилийн хуваар ирдүү байсан. 10 жилд хуваар ирэхгүй. Тэгээд яг ирэхгүй болохоор би дүрслэгийн тэгвэл дунд манай дээд сургууль байхгүй, зургийн дээд сургууль Монголд байхгүй. Тэгээд би дүрслэгийн дундад орно гэдэг. Тэгэхэд л нэг манай гэрийнхэн нэг айгүй сонир болчихсон. Одоо 10 дугаар анги төгсчөөд 8 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдтэй нийлж ухарж орж байгаа байхгүй. Манай ээж чинь их юмч байсан. Аав бол хөдөө аж ахуйн одоо доктор, профессор одоо юу гэдэг тийм бүх цолыг авсан тийм хөдөө аж ахуйн. Монголд бол одоо дахианы аж ахуйг их хөгжүүлсэн юм. Доотлын дүү одоо инх төвшин гэдэг одоо тэр бол зураг зурвал би өстой эднэрийг хоолгүй болгоно гэж онгирдгийг. Уг нь айгүй мэдрэмжтэй байхгүй. Тэгээд юун санта Монголын одоо цуглуулагчтай хамгийн их цуглуулагтай хүн баг байгаа шүү дээ. Зургийг бол бид хоёр багтаа бол хоёулаа зурж өссөн. Тийм болохоор ачийн санаанд нь багтаад байгаа байхгүй. Хоёулаа нөгөө хүүхдүүч Баатар маатар зураал зурдаг шүү дээ. Тэгээд Морьтой Баатар маатар байлдаж байгаа юм хүн зураал байн автомат барьсан сэрэг зураал энэ төр тэгдэг байсан. Тэгэл яг би зургаар хашир тэгэл өөр юмар ингээл явцсан байхгүй. Тэрнээс өөр урлагийн тийм манай аав ээж энэ төр бол тийм урлаг ойлгоол нэг тийм байхгүй. Зүгээр яг зураач мэрэгчлээ болоод төгсгöd бол баярлж байгаа. Ягаад гэвэл би онц төгсөж байгаа байхгүй. Хамгийн сайн онц төгсөөхөд гадаад руу дээд сургууль урлагаар явдаг гэсэн зургийн сургуульд. Тийм юутай байхгүй. Шаттаар л та. Тэгээд би яг тэрэнд нь орох гэж зүтгээд чаддээлэг байхгүй. Манай ангийн нэг хүүхэд байсан. Тэр бас аюул сайн зур.
Миний бүр амар сайн найз л та. Тэр яг шууд тэгж явж ирсэн. Тэгээ би яагаад ч яваагүй тэгтээ яг тэгэл хотын салбарт ороод нэг амар баярлсан юм нэг мөнгөний асуудал гарсан. Тэр бол зураг бүтээл зарласан биш. Би нэг хотын салбар гэдэг одоо энэ гудамжинд байгаа самбар мамбар одоо нэг хэвлэлсэн юм үлгөөл идэг шүү дээ. Хулдаасаа хэвлэл тийм ч байхгүй шүү. Дандаа зурдаг байсан юм чинь. Төмөр самбар дээр чинь зураал, тосон будгаар зураал, энэ тэнтэл ингээл нөгөө нэг лоозон марцсан, туг муугаарцсан ажилчин дараа чинь манд тугаа гээл ингээл лоозон бичээл тийм юмны ажилд орсон байхгүй. Тэгээд тэр чинь хийсэн дээрээ цалинждаг. Тэгээд хахад би урьдчилгаан цалин авах шүү дээ. Тэгэхэд 600 төгрөг авч ирсэн байхгүй. Тэр чинь тэгэхээр чинь дэд мэрэгжлийн хүн 700 төгрөг авдаг. 650-аас 700 тий. Бүтэн сарын цалин тийм байгаа шүү. Тэр чинь би хагасард 600 авч байхад аав ээж хоёроос амар баярлал. Намайг дагуулж аваад наадгараа болтоо ерөөсөө нэг болтоо авна. Би нэг хөгийн юм өмсдөг байсан юм аа болтоо гэнэ. Тэгээд намайг ихтгэлд оруулаад энийг өмсгал нэг цааш нэг гой болтоо өмсөөл нэг тэгжсэн. Нөгөө хэвчээсээ өөрсдөө мөнгө олцсон юм шиг зүгээр өстой. Бөө баярлуулж авах. 1200 чинь сайдын цалин байхгүй юу гаал манай аав авч өөлөх гал тэгжсэн. Одоо миний одоо ийм том уралмуралтай байхыг хараагүй л дээ. Машинтай байхыг ч хараагүй өсөөр. Тэгээ нэг аавал нэг өөрөө нэг машинтай нэг машин нэг ховор байсан юм дөө нэг москвич л ундаг. Тэгэл нэг төмөр гараж нэг яатсан. Тэгэл наад гараашаа машина зарчаад гараашаа яхсан гэсэн чинь одоо нэг одоо хоёр хөвний нэг нь ч гэсэн ятгахтаа машин авах болов гэж байлгаад байгаа юм гэх юм уу нөгөөх нь зэвэрдсэн нэг тийм байдаг гэсэн хөрх юм. Миний яг энэ заримдаа энэ хурцсангийг бол одоо бол хүмүүс дасаад тэгээд дээрэс нь ийм хурцсангийн хүмүүсийг аюул хэргэлдэг болсон. Тэгээд нөгөө нэг тийм болох дээр одоо гайгүй болчихдог. Тэрнээс биш урд нь бол ингээд зурхад бол чихрийн цаас шиг юм игээд байгаа ингээд дэдэг ш. Би тэгээд тэрэнд нь уралдагчгүй байсан. Тэгээд яг би одоо ингэж хиймээр л байгаа юм чинь чихрийн цаас ч бай, нойлын цаас ч бай ярьшил байна. Би ямар хүн зориулж зурж байгаа биш, өөрөлтөө зориулж зурж байгаа юм шиг л тоодгүй байсан. Одоо бол намайг хүмүүс чихрийн цаас шиг гэж хэлж байгаа хүн байхгүй. Тэгээд ч угаасаа хүмүүс чөлөөтэй болцсон. Тухайн үед чинь нэг тийм бүгдээр нөр социализмын үед чинь бүгдээрээ ингээд нэг жоохон баригдмал өнгөтэй байж байгаад социализм биш болоод тэгэхээр бүгд задраад ингээд хүн болгон дураараа юм хийгээд ирэхээр зарим нь нөгөө сандралд орчдөг байхгүй. Яг нөгөө нэг дураараа одоо ингээд дураараа чи одоо ингээд яг хүний нүүрний өнгө ямар байдгүй яг тэрийг хийгээл яаж ирсэн усууд чинь одоо хүнийг таастад ягаан цэв зэргээр хийж болохгүй чинь амьдралдаа юу тэр зурж байгаагүй хүн чинь айгу бүр гайхаад мангатж эхэлдэг байхгүй тий. Зарим усууд нь одоо шууд чөлөөтэй шууд аваад угаасаа тэрхийг хүлээж ирсэн юм шиг байдаг байхгүй тий. Тийм хоёр ялгаа байна. Тодорхой хэмжээний миний бол ингээд зураг мураг зарагдаад байгаа байхгүй. Бас тодорхой хэмжээний миний зургийг цуглуулдаг улсууд энэ төр болцсон тий. Гадаадын ч хүн байна. Дотоодын ч энэ төр тэд нар чинь бол жишээлбэл хөрөнгөтэй мөнгөтэй энэ төр улсууд байна тий. Тэгсэн мөртлөө урлагт аягүй дуртай. Тийм улсууд чинь ингээл шинээр явж ингээл асуугаал ингээл ягаал ирээл бид нар чинь бас нэг хамаагүй хүмүүст харагдах их дургу. Тэгэл галерей малерей дээр ирэх чинь ямар ч хөнгөн үеэр энэ төр ирнэ. Уул яг энэ урлан дээр ирдэг байхгүй. Алдартай юу? За нэг тийм сүйдтэй алдартай шин. Одоо нэгээс нь энэ хонхортой л алдартай гэх юм одоо тэрнээс дэлхийд намайг мэдэхгүй шүү дээ. Ганц хоёр яг энэ тэнд ганц хоёр газар музейд энэ төр галерейд миний зураг хадгалж байгаа юмуд байгаа. Тэрнээс биш нэг алдаршаал ингээл ингэж яргал гэдэг зураач байна гэхэд тийм ингээд тийм байхгүй шүү дээ. Гадаад бол жирэл нэг баг л явж байгаа юм чинь. Тэгээд очоод үзэсгэлэн гаргаж одоо хамгийн инэдэмтэй юм нэг гэж байгаа байхгүй. Үзэсгэлэн гаргах гэдэг ингээд очоод за та зурнуудаа үнэл гэхээр би энэ урд нь ингээд яваад тэдний энэ галерей музей үзээд өнүүдийг харчиж байгаа байхгүй тий. Ерөнхийдөө минийхээс хөгийн зургнууд
айгүй үнэтэй гэдэг юм биш тэгээд тэгээд яг тэднэртэй адилхан үнэлэхэд бас болохгүй гэдэг. Тэгээд зүгээр дундаж үнээр үнэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь та яг 6 ийм үнэтэй үнэлээд байгаа гэдэг ч аахгүй. Юу гэж байгаа та нар захын хажуудалд гуанзгийн хажуудалд нэг гал жижигхэн галерей дээр чи энэс үнэтэй, энэс муу зураг байж л чи. Гэхдээ тэрий чинь хүн мэддэг. Энэ хүн чинь алдартай хүн. Энийг ямар ч манай улсын хүмүүс мэднэ гэдгээр бүр уур. Тэгээ яагаад ч би одоо тэгээ таанд одоо мэдүүлэх гээд ирж байгаа юм биш үү гэж байгаа юм. Тэгээ яг тийм манай ихэнх ингээл зураач нар чинь айгүй тийм айгүй бас гинэн бодолтой байдаг байхгүй. Гадаад гарахаараа би шууд алдаршина гэл тээ. Манайхан ста амар чадaltaй байхгүй. Тэднийхэн чараа зураг нь ийм муу зурж байгаа шүү дээ гэдэг зургийг хараад л хийж байгаа тээ. Тэрэндээ биш үү байхгүй. Алдартай нэр хүндэнтэй явж байгаа байхгүй тэдний зураг. Нэг ингээ бараг базаа хайцсан нэг нүур амаа арчтай цаасан дээр нэг юм хүний таталбар зурцсан юм музей татагдчих жишээ нэ тий. Тэгэхээр тэрийг бодчиход манайх хэвээр хамаагүй сайн зурдаг байхгүй юу гэдэг. Очоод гуулгач болж байгаа юм шиг. Би шүтгдэх гэж ирж байна гэдэг бараг би тэгэх нь болгүй болсон. Таныг хийж мэдгүй ш. Харин тэгээ мэдүүлэх гэж би ирж байгаа бүр ууралж байгаа юм чинь. Тэгээ за та тэгээ зургийг өмнөд нэг ч зураг чинь зарагдахгүй ш. Яг нэг ч зарагдах. Айгуу рүүдэлтэй болж байгаа. Нөгөө нэг очоод бараг л одоо Лондон, Англиг нүүлгч маягийн юм бол машины зах явж ивэл машин зах энэ жоох муу машин бэ те нөгөө юу гэдэг вэ? Зургаа бол зарчиж байгаа байхгүй юу? Өөрөө үнэлгээгээ ингээд тооцоод бүгдийг зарчлаа гэхэр чинь ийм муу машин авах гэдэг юм. Тэгээд гуулагч юм очиод гуулагч нар буцаад ирж байгаа юу? Тэр өшөө энэ 10 минут хаяа авдаг. Одоо бол бас их чон үзэж байгаа байхгүй. Одоо үзэсгэлэн гаргана гэхээр чинь эхлээд 6 явуу. Фотог нь явуу. За ийм зураг зарагдах уу? Манад бол тэд дээр зарагддаг. Танад зарагдах уу? гэж нөөдүүлж байгаа. За манад ийм зураг зарагдана. Энэ зураг чинь сонирн байна, гоё байна. Ийм зургуудтайгаа та ирж болно гэдэг. Тийм маркаар явдаг болчихж байгаа байхгүй. Тэгтээ бас бүгдийг тэгж болохгүй л дээ. Үнэхээр чадaltaй бас авьяастай хүмүүс байна шүү дээ. Хаан чадсан зүгээр одоо гудамжин суугаад хүн зурхад хөөх гэлэн гэдэг тийм хүн байна. Одоо гудамжин суугаад зүгээр амар зөвүүн хоолойтой хүн ингээд гудамжин зүгээр дуудуулахад тэр хөгжмийн юугаар явдаг тийм театрын хүмүүс сонирхоод энийг өөдөн татаад энэнгөрч мөнгө хийчих болох юм шүү дээ гэл тэ. Тэр хүнч байж чинь аль алинч байж чинь тэ. Кураторч байж чинь тэ. Тийм юм байна. Залуу байхад нэг доовол тэгээд одоо манай ардын зураач биш үү те. Тэр чинь бас залуу байсан. Би чинь дүнгэж 29 дэх байсан. Тэгж яхад бид хоёр Франц руу явсан байхгүй. Францад үзэсгэлэн гараад тэгэхэд доо бид хоёрын нэрийг явуулсан байхгүй. Энэ хоёр зураачийг авнаа гэд. Аюу азтай байхгүй. Тэр бол аюу том аз байсан. Доо ч нэстэ доо харин нэстэ яг тэр залуу үедээ тэр үедээ бол хэрвээ тэгээд гадаад Францад энэ төр үлдсэн бол одоо үдээд өстой дэлхийн зураач болцсон баг. Би өөр хараад бүр гайхт гэсэн. Амар чадaltaй. Өстой гар нь бол зүгээр өстой. Тэгээд бид хоёрыг тэнцээ явж байхад яг залуу байхад харин нэг тийм санал тавьжсэн байхгүй. Хотын захирагч гэдэг чинь айгүй том албан тушаал байхгүй. Тэр нь нөгөө нэг зураг ойлгодог. Тэгээд нөгөө зураач найзтай тэр найз нь биднийг танилцуулаад эднээс айгүй сайн зураач нар гэнтэр. Тэгээд бид нэр айгүй сайн зураг зарсан байхгүй. Тэгээд сүүлд нь би тэр зураачаас асууж ирсэн байхгүй. Танад энд одоо ингээ үлдэж мүлдээд би нөгөө залуу байсан юм чи тэ.
үлдэж мүлдээд ингээд яхад асуудал байх уу одоо би нэг гуйлагч болох уу яах бол энэ төр гэдгсэн чинь танах би бол одоо элбэг болно. Чи бол яг болно те. Яагаад гэвэл нэгдүгээр залуу, хоёрдугаар чин зурагч амар зарагдаж байна. Би өөрөө бол жилдээ нэг зураг зарвал бөөн баяр болдог. Чи тэг чи зүгээр л хэд нэг 7 хоногийн дотор чи 5 6 зураг ингээл зарчиж шүү дээ. Тэгээд тийм болох дээр хотын зах хэрэгч бол хотын дарга бол жишээлбэл энэ нэг хотынхоо иргэн болгочдөг гинэ. Хотын иргэн болгонгууд шууд Францын иргэн болчихно. Автоматар тэгэл ингээл ягаад гэвэл тэр хүн ажиллах чадвартай, мөнгө олох чадвартай, гуйлагч юм биш. Өшөө тэр хотыг өшөө нэр алдрыг сайжруулна гэсэн үгнээс. Тэгвэл би тэгээд одоо над байр маяр цав суулгах юу ч байхгүй шүү дээ. Хотын захиргаанаас танд каталог үзүүлэл за ямар байшин сонгох уу, бариулах уу, 2 давхар юм, 1 давхар, урдлан чи ямар байх юм, доторх тавилагч ямар байх юм ингээд бүр стакан чи ямар байх юм ингээд бүгдийг яагаад зээл ирэх чинь. Зураг зарах болгон дээр нөө хүүг нь авдна. Хувь аавна. Тэгсээр бол та одоо нэг 40 50 хүрлээ өгөх чинь хангалуун амьдран те 40 50 хүрээл ингээл яах чинь таны бүх үр дуусна. Дураараа амьдрал дураараа явал хангалттай амьдран ерөөсө зовлонгүй амьдран гэдэг ч байгаа. Тэгээ дуртай юм аа юм. Та хаанч үзэсгэлэн гаргаж болно. Ингээд тэгж байгаа байхгүй. Тэгэд доод дээр хуйлаа амар гэрсэг хоёр юм. Ерөөсөл харий те гэнэ. Тэгээд ойлоо харих гад жоохон нэг архиуцууд хуйлаа уйлсан ш. Тэвэрлдээд уйлж байгаа юм чи. Харий гэнэ. 40 тонсон байхгүй. Тэр хотод нэг 2 3 сар л энэ ч төвчээд ингэх юм бол авгаа хөхтэй татаал аваад ирнэ ш. Тэгээд ах чинь л ерөөсөө ойлгохгүй. Гүйлгээ ухаа аюу муутай. Зурагнаас өөр байхгүй хүүгийн шаарууд байгаа. Одоо манай багшийн хэлдэг үг чинь зураач хүний нүд чинь агуу шүү. Бүх юмыг олоод харчдаг. Зүгээр хараагүй царай гаргаж байгаа л харчдаг юм. Тэгж байгаа гоё юу. Тэгээ нэг музейд ингээд дадлах хийгээд ингээд зурж явах чи юу сайн та. Та нар бити ингээд над хүзүүгөө хуулчих гал ингээд гоё хүүхэн хажуугаар нь гарахаар л ингээд эргээл хараад л ингээд юм. Наад зурж байгаа юмдаа шилэнд нь ойлгож хараач гэнэ. Айгу. Өөрийнхөө аргыг зааж өгч байгаа байхгүй да. Юу ч болоогүй юм шигтэй ингээд шилэн ингээд музей үзмэр байгаа шилэлцлээд тэр шилэндээ ойлгоод харчаач тээ. Заавал ингэж ирээл харах юм гэнэ. Тэр тийм багштай явж арга байж. Манай багш амар алиа хүн баг. Би бол жишээлбэл тастаг энэ хүнийг бүр ингээд уйлтлан ингээд бүр сэтгэлд нь хоногшдол нь мартаж чадахгүй болтол нь тийм зураг зурж байгаа юмсан тий. Тэрнээсээ кайф аваад хүмүүст бас кайф өгөөл тий. Хүмүүс миний зургийг зарим хүмүүсүүд бол амар кайф авдаг байхгүй тий. Миний зургийг баян цуглуулад ингэдэг усууд энэ төр байдаг ус тий. Тэгэл тэдний ч кайф авах гэдэг чинь би өөрөө бас гоё кайф авчиж байгаа байхгүй. Нэх гоё болоод дотроо гоцдог байхгүй тий. Нөгөө гიშгсэн мөрөө эргэж харах нь бас зөв гэж байгаа. Тэрнээс биш урагшаа дандаа харж явах хэрэгтэй байхгүй. Тэр уулын орой дээр галчвал би илүү гоё юм харандаа гэсэн тийм бодолтой байж ивэл би зүв байх гэж одоо миний хувьд л та.